Аймгийн засаг дарга энх болтын санаачлагаар Дархуул аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургуульд шилэн сургууль системийг нэвтрүүлэхээр зорж, өнөөдөр төрийн өмчийн бүх сургуулиудад тус системийг нэгэн зэрэг нээх нээлтийн ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаанд улсын хурлын гишүүн Ганбаатар, аймгийн засаг дарга энх болт, боловсрол соёлын газрын дарга Ганчлуун, нэгдүгээр сургуулийн захирал Амгалан болон багш сурагч эцэг эхчүүд оролцож байна. Энэхүү систем нь сурагчийн эртний мэдээлэл, гэрийн даалгавар, сурлагын дүн, хичээлийн оролцоо, шалгалт, улирлын дүн, электрон шуудан хичээлийн төлөвлөгөө, сурах бичиг, гэрийн хаяг, утасны жагсаалт, сурагчийн болон эцэг эхийн мэдээлэл гэсэн 10 цэсээр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, сургалтын менежер, удирдлагууд болон эцэг эхчүүд мэдээлэл солилцоход зориулагдсан. Ялангуяа эцэг эхчүүд хүүхэдтэй хараа хяналт тавихад чухал ач холбогдолтой програм болж байгааг ч хэлж байсан. Миний бие санаачлан шилэн сургууль програмын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж байна. Энэ маань маш богино хугацаанд хурдтай сайн зохион байгуулж өнөөдрөөс эхлэн ашиглах юм боломж нэгж байгаа. Энэ ажилд манай ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, эцэг эхчүүд, багш нар маань их сайхан идэвхтэй оролцож байна. Энэ програм нь ямар учиртай програм гэхээр эцэг их сургууль багш нарын хооронд юм гурвалсан холбоог үүсгэх. Өмнө нь бол заавал эцэгхийн хурал юм уу, мөн сургуулиас зарлж зохион байгуулж байгаа үйл ажиллагааны хүрээнд явагддаг байсан бол энэ өдөр тутам маш богино холбоонд үүсгэдгээр даваа талтай. Жишээлбэл эцэгхүүд маань хүүхдүүдийнхээ өнөөдөр ямар хичээл цув, ямар дүн аав, ямар хуу биеийн байдал нь байв, ямар хичээл үзв, мөн хэдэн цагт тарав гэх мэтлэн бүх юмнууд нь ухаалаг програмд багтсан байгаа. Ер нь бол энэ програмыг өмнө бас нэвтрүүлж ирсэн үгүй бол тэр нэвтрүүлэг орлого хийжсэн байгаа. Тэгэхээр нэг сургууль дээр нэг 100 орчим сая төгрөгөөр хэрэгжүүлж ирсэн. Бид бол энд нэг сургууль дээр 7 сая төгрөгөөр нэвтрүүлж байгаа. Энэ нь яагаад ийм хямдхан боломж үүсв гэхээр Улаанбаатарын Нобу гэдэг компани нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн ашиг орлого харахгүйгээр бидний ажлыг дэмжиж энэ ажлыг өөрсдийнхөө зардлаар нэвтрүүлж дэмжлэг болж байгаа. Тухайн програмыг хэрэгжснээрээ биднээс гол давуу тал нь дэлхийд өрсөлдөхүйц боловсролын систем мөн түнчлэн боловсролтой иргэдийг бэлтгэхэд ерөнхий боловсролын суурьаас нь эхлээд хүүхдэд бие даан сурах процессыг дадлага болгох гол зорилготой програм байгаа. Үүгээрээ дамжуулаад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлснээрээ энэ процесст гол уялдаа сайжруулах үйл ажиллагааны зохион байгуулах боломжийг бүрдүүлээд байна. Манай програмын өртөг бол Дархуул аймагт хэрэгжүүлж байгаа хамгийн доод оны юуны саналаа өгсөн байгаа. Манай захирал өөрөө Дархуул аймагт төрсөн. Тэгээд төрсөн нутагтаа өөрийнхөө зохиосон програмаа хамгийн ямар ч ашиг харалгүйгээр хамгийн бага үнээр суурилуулах боломжийг бүрдүүлээд байгаад баяртай байна. Шилэн сургууль програмыг нэвтрүүлснээр багшийн тухай бүрт оруулсан мэдээллийг эцэг эхчүүд цаг алдахгүй шууд хүлээн авснаар хүүхэдтэйгээ ямар асуудлаар ярилцах, юунд анхаарал хандуулахаа мэдэх зэрэг давуу талууд болон түүнчлэн багшийн үйл ажиллагааг хэлбэр болгосноор сурагч нарт зарцуулах цаг нэмэгдэнэ гэдгийг багш нар хэлж байна. Энэ төрлийн програм хангамж Япон, Солонгос, Америк, Финланд зэрэг олон улсад туршигдан үр дүнгээ өгсөн байна. Энэ програм бол биднэрт ачаал хөнгөвчлөх тийм ээ. Тэгээд маш их үр дүнтэй өгөөчтэй багш нар бол маш сайхан хүлээж авч байгаа. Хэрэглэхэд хялбар. Тэгээд нэг интернетийн орчинд бид нар бол байнга ороход мэдээлэл аваад бас нэг л хүүхдүүдэд мэдээллийг нэг удаа оруулсан байхад дахин жил болгон оруулаад авах шаардлага байхгүй. Зүгээр шинжлэгдсэн зүйлүүдийг л оруулах боломжтой байдаг. Тэрүүгээр бас багш нарын ачааллыг маш их хөнгөвжүүлж өгч байгаа. Хүүхэд болгоноор нь дамжуулах ч юм уу тий. Заавал эцэгчүүд холбогдоход бас хэцүү шүү дээ. Тийм болохоор шилэн сургууль гэдэг энэ цахим сургууль болж байгаа нь болохоор зөвхөн нэг шилэн сургууль гэдэг тэр юугаараа дамжуулаад ерөөсөө эцэгчүүдтэй холбогдол маш хэлбэр болчихж байгаа байхгүй. Ерөөсөө л эцэгчүүд нэг Android утастай байхдаа тухайн нэг мессеж илгээхдээ тэд нар маань авчдаг. Тэгээд бас харилцах байнга ерөөсөө харилцаатай байхдаа айгу чухал ач холбогдолтой. Багш нар их дуртай штэ. Биднэрт маш их хэлбэрчилж өгсөн учраас маш их сайхан санагдчих. Маш их хэлбэрхэн бүх юм сонголттой хүүхдүүд нь захимжаад орчхоор маш их хэлбэрхэн сайхан байна. Бицэг цаастаа нэг их ноцолдохгүй энэ бүх програм байгаа учраас биднэрт маш их амар эцэгчүүдтэй харилцахад ч гэсэн холбоо ороход ч гэсэн амар хүүхдийн юмыг олж харуулах гал олон цаас ухчихын оронд нэрэн дээр нь дараал бүх мэдээлэл нь гараад ирнэ. Эцэгчүүд ч гэсэн бусад хүмүүс ч гэсэн багш нар ч гэсэн биднэрт маш их амар хэлбэр болж ирж байна.
Хүүхдүүдээ өөрсдийнх нь код байгаа. Тэгэл кодоор ороод хүүхдийнх нь гэрийн даалгавар юу вэ? Одоо ямар шалгалт авсан байна, хэд авсан байна бүх мэдээлэл нь гараад ирэх учраас маш их таатай. Шилэн сургууль системийг нэвтрүүлэхийн тулд сургуульд интернет орчин бүрдүүлэх, багш нарт ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмжүүлэх таблет, гар утас, компьютер зэргийн аль нэг байхад л хангалттай. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлсэн шинэ зууны боловсрол төслөөр багш бүр зөөврийн компьютертой болсон. Энэ цаг үед тухайн сургуульд интернет орчин бүрдүүлэхэд системийг ашиглах бүрэн боломж нээгдэж байгаа юм а. Хөдөө орон нутгуудаа бол анхдагч болж байгаагаар юм онцлог байгаа. За тэгэхээр энэ програм нь одоо ямар аж тустай програм юм бэ гэхлээр бол эцэг эхчүүд хэн нэгэн хурал хэн нэгэн одоо цуглааныг хүлээлгөхгүйгээр шууд хүүхдийнхээ мэдээллийг бол дор дор нь авдгаараа бол онцлог байгаа даа байхгүй. Тэсэндээ эцэг эхчүүд маань бол интернетийн орчинд ерөөсөө хүүхдийнхээ мэдээллийг сургууль дээр явж байгаа бүх мэдээллийг бол эцэг эхчүүд ажил дээрээ гэртээ юм авах боломжтой болж байгаагаар давуу талтай байгаа. Нийгэм маань бол одоо бас хүүхдийг бол одоо олон талаас нь хөгжүүлэх юм олон одоо хөтөлбөр төслүүдийг явуулж байгаа боловч эцэг эхчүүд маань энэ хөтөлбөрт бол хараахан хамрагдаж чадахгүй байгаа байхгүй. Тийм болохоор яг энэ одоо эцэг эхчүүд маань энэ хөтөлбөр рүү одоо шингэж орж ирж байгаараа бол үнэхээр одоо их өндөр ач холбогдолтой. Шилэн сургууль программыг нэвтрүүлэгч Nobu компани 3 үе шаттай сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж 11 сарын 25-26-ны өдрүүдэд Дархан Улаан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт сургагч багш бэлтгэх сургалтыг явуулж сургалтын менежер, багш хөгжлийн төвийн багш, мэдээлэл технологийн бүх багш нарт нийтдээ 80 гаруй хүмүүнийг хамруулсан байна. Цаашдаа ажлын байран дээр сургалт явуулж багш нарт заавар зөвлөгөө өгч ажиллана гэдгийг нээлтийн үеэр хэлж байлаа.